Аймгийн бүсийн онцлог эмчилгээний төвийн хүүхдийн засаг ачаал ихтэй байна. Аймгийн хэмжээнд томстой өвчлөлөө алга цог дэгдэлтийн төвшнгөөс нэмэгдэх хандлагатай байна. Хүүхдийн яаралтай тусламж амбулаторийн үзлэг төрөмжлөмжөөр өдөрт 200-аас 300 хүүхэд хандаж байна. Том тус өвчний нөхцөл байдалтай амбулаторийн тоог нэмэх уртсгсан цагаар ажиллуулах, эрсдлийн мэдээлэл харилцааг нэмэгдүүлэх зэрэг хариу арга хэмжээ авч байна. Хүүхэд томоогоор өвчлсөн тохиолдолд гэрийн нөхцөлд асаргаа совилгаа сайн хийснээр хөндрүүлэхгүй байх боломжтой гэдгийг мэрэгжлийн эмч нар хэлж байгаамаа. Манай хүүхдийн эмнэлэг нэмэлт амбулатороор ажиллуулад 3 амбулатороор зэрэг ажиллаж байна. Яг одоогийн байдлаар бол 120 гаруй хүүхэд үзээд явж байна. За өглөөнөөс хойш тасралтгүй үзэж байгаа. За хүүхдийн хүлээ авах яаралтай тусламжийн засгаар бол саяны амралтын өдрүүдэд 210-аас 220 хүүхэд ирж үйлчлүүлсэн байсан. За төргөн тусламжийн доотлог 100 төгөөд явсан юм дуудлагатай хансан юм мэдээ өгсөн өнөөдрийн байдлаар. За манай орны хувьд бол 99-ээс уурын амьсгалтай ийм үед бол удирдлын томоо ерөнхийдөө жил болгон л дэгдэг. Ялангуяа 11-ээс дараа оны 2 сар хүртэл оргид үе гэж үздэг. За энэ жилийн томооны хувьд бол ханиадны хувьд бол ер нь бол манай аймгийн хувьд 10 сар ихэнхдээ суулгах хэлбэр одоо энтер вирус юм ротавирусээр үүсгэсэн ханиад бол амгалж байсан. За 11 сарын 10-аас хойш эргэлтэнд А хүрээний H3N2 мөн амьсгалын синцитал вирус мөн томоодос өвчний вирусууд орж ирсэнтэй холбоотой өвчлөл нэлээд түргэн тархалт өндөртэй бага насны хүүхдүүдийг дамгаан өвчлүүлсэн өвсөн хүүхдүүд нь хурдан хүндрэх хурдан тийм хордлогын байдалд орох тийм шинжтэй явж байгаа. Одоогоор хүүхдийн засгийн 50 орд өвч нэмэлтээр 20 орд илгээд байна. Энэ нь улирлаас шалтгаалж байгаа өвчлөлийн ихэнх үе бөгөөд цаашид улам нэмэгдэх тул эцэг асар хамгаалагчдыг хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулж, эмч зөвлөсний дагуу бүх арга хэмжээг авах хэрэгтэй гэдгийг сануулж байна.